Пон 618 эрчүүдийн концепт стороос зохион байгуулалтын подкаст энэхүү дугаарт Амраа Либерти хүрэлцэн ирсэн байна. За манай урилгыг хүлээж авч байна. Амар төвшин. За Хамаахан гэдэг вэ? Намайг Далаа гэдэг. Далаа юм уу? Ямар гоё нэртэй. Тэгээд Далаа ямар мэргэжилтэй? хими инженер мэргэжилтэй. Шүтээс яг үү. Би чинь геофизик. Муйс. Геофизик гэхээр одоо цагуур. Гэхдээ би нөгөө геофизикод төгсөөгөө гэхдээ 6 жил сурсан. Геофизик гэдэг чинь газрын гадаргыг физик шин чанараар судалж байгаа гэсэн. Яг гоо дотор хоёр хуваагдж байгаа. Нэг нь астроном болоо явчихна. Нөгөөх нь хэрэглээний геофизик гэдэг илүү нөгөө геолог дээр явчихдаг байхгүй. Геологийн өмнөх судалгаа тэгээд яг уурхаага ашиглалтын явцад бас нөгөө тухайн ордын нөөц тогтоох гэдэг чинь тийм форм дээр явчихдаг. Энэ бол дэлхийг физик шин чанараар судалгаа гэсэн. Одоо гадархын давхарга тэгээд цацаан ч юм уу тийм. Ер нь бол гравитац ямар байна те хүндийн хүч талаасаа за дээрэс нь цахилгаан шин чанар талаас нь за радио идэвх талаас нь те тэр талаас нь ингээс 6 жил мөс сурж байгаа гэхдээ мэрэгчлэр ажиллахгүйгээр одоо болохоор өөр зүйл хийж байгаа. Тэгээ би ч одоо миний илүү хобби бол одоо эдийн засгийн чиглэл. Эдийн засгийн онол тал руугаа нэлийн гүнзгийрээд л шүү. Тийм. Та хизэнээс комедиан хийж эхэлсэн байл. Би ч одоо комеди гэдэг баг 10 жил болж байна. 2014 байна 15 оноос гэсэн. Яг манай хэд комеди хийж гэхдээ би яг жилийн дараа нас. Сая чи 10 жилийнхаа шүү дээ. Тэгэхээр би өнгөрсөн жил 10 жилийнхаа хийж энэ жил яг миний 10 дахь жил юм болж байна. Амар хурдан юм цаг хугацаа тийм. Үгүй яахийн завдалгүй. Яагаад комедиг сонгоч? Яг би бол угаасаа багаал амар тийм ер нь юмд айгу тийм одоо юу гэдэг тийм хошин байдлаас нь хардаг гэх юм уу? Тийм ихнэр уйлжсэн ч гэсэн инээж идэх ч гэдэг юм. Одоо өөдрөг үзлээр юм хардаг гэсэн үг эсвэл одоо юмыг илүү тийм өөдрөг талаас нь тэгээд инээдтэй талаас нь за зарим тал үедээ саркастик талаас нь тийм байдлаар хардаг шүү дээ. Ер нь бол тийм мэдээ зэтэй үзээд би нэг ууралдгүй шүү дээ. Би айгүй инээдтэй санагддаг. мэдээ үзэх юм. Тийм ус төр мөрийг хараад хүмүүс чинь стресстэй гараал тавих гэж амар татшуулаад арх бод. Би бол тэгж тийм амар стрессний төвшөнд вирус үлдэж явдаг. Мөр хүлээж авдаг гэсэн. Хөнгөн хүлээж аавн тэгээ жоохон шоолж инээдтэй байдсан хүлээж авдаг шүү дээ. Комедийн одоо ингээд комедиануудын өөрийн гэсэн одоо хэлж байгаа мессеж ч юм уу эсвэл нэг тийм тайп гэж үүдэж штэ нэг иймэрхүү төрлийн жок ярьдаг гэдэг. Би бол storytelling талын хүн. Миний одоо чинь one liner гэж байгаа юу гэж байгаа. Би бол илүү жоохон storytelling талдаа тэгээд яг хөө сүүлийн үед бол нэг тийм улс төрийн жок мөнгнүүд жоохон ер нь эхнээсээ юм гэхдээ бас хийдгэлсэн. Гэхдээ яг миний нийт жокны 20% улс төр байна. Үлдсэн 80% тэгээд секс, гэр бүл тэгээд нийгмийн байдлаа. Нийгмийн шүүмж те монголчууд орк амьдрал юм те. Улс төрийн үзэл баримтлалын хувьд би либертар үзэл баримтлалтай гэж байна. Энэ одоо яг либертар үзэл баримтлалын яг юу гэсэн үг юм бол гол санааг юм. Тийм ер нь их чөлөөний үзэл санаал гэсэн үг. Ер нь бол их чөлөөний л гэдэг ойлгож. Liberty гэдэг үгнээс гаралтай. Тэгээд тэр үг нь liberal гэж нэг болдог, libertar гэж нэг болдог тийм. Тэр үгийн үндэс нь бол liberty гэдэг үгнээс гаралтай. Яг одоо бол орчин үед liberal гэхэлэр зүүнний үзэлтэй хүмүүсийг ойлгодог болсон шүү дээ. Одоо Америкт ч тэр I'm liberal гэх юм бол энэ бол халамжийн бодлогыг дэмждэг юм байна. Цагаачдын бодлогыг дэмждэг юм байна. Тэгшэрхийг
дэмждэг залуу байна гэж ойлгоо шүү дээ. Liberal гэдэг Европт ч ялгаагүй, Австралид ч, Канадад ч тийм болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэр liberal гэдгээсээ арай илүү ялгархын тулд libertarian гэдэг. Тэгээс илүү сонгодог, либерализмын сонгодог хэлбэрийг одоо ярьж явдаг л гэсэн. Ерөнхийдөө бол чөлөө зах зээл, хувь хүний эрх чөлөө тэ аль болох бага төр байх хэвээр, төр засгийн эрх мэдэл аль болох бага байх хэвээр, төрийн эрх мэдлээр аль болох бага асуудал шийдвүлээд бид нар өөрсдөө илүү их асуудлаа шийдэж чаднаа. Бидний энэ асуудал шийдэх энэ процесс бол илүү үр дүнтэй, ёс суртахуунтай, тэ илүү одоо нийгэмдээ үр хөөцтэй маа гэж үздэг. Хүмүүс одоо хоорондоо өөрсдийнх харилцаж байгаа дураараа тий бид одоо хоёулаа солилцоонд орох чинь хоёулаа дандаа win-win ситуац дээр тийм шүү дээ. А төр ороод ирэнгүүт нэг нь заавал лүүс болдог. Заавал нэг нь татварлуулдаг тий. Тэгжээж нөгөө хүнд нөгөө халамжаа өгдөг. Тэгэхээр нийгэмдэр энэ win-win ситуац явж ич тий. Win-win одоо харилцаа явж ич энэ нийгэм чи өөрөө өсөж хөгждөг. Одоо эдийн засгийн болоод нийгмийн хөгжил ирдгээ гэж үзэж байгаа. Маш энгийн чөлөөт эдийн засаг тэгээд одоо хувь хүний эрх чөлөө. Яг уу монопол гэдэг тоглоом байдаг шүү дээ. Тэрэн дээр ингээ хүмүүс ингээ тоглож байгаа нэг хүн ингээ туртлаа баяжаад бусд нь ингээ ер нь бол хоосорч таардаг шүү дээ. Тиймэрхүү зүйл одоо жишээ нь ингээ хүмүүсийн тоглоомын хооронд болтгоо. Тэгээд тэрийг ер нь одоо ямар үзэх win-win ситуац үүсэж байхад бол дандаа л хоёулаа л хөгждөг шүү дээ. Та бүхэн хэрвээ санаж байгаа бол одоо яг аж үйлдвэрийн хувьсгалын үеэс яг энэ капитализм гэдэг ойлголт гарч ирлээ шүү дээ. Тэрний өмнө бол илүү монарх маягийн тий. За тэгэл нэг хаан засгалтэр суурсан юм тогтолцоонд явж байлаа. Тэгээд ингээд эргээд харахад бидний амьдралын чанар ер нь хэрэг сайжрав. Тий. 1700 оны үед байсан хааны хэрэгжилж исэн юм идэлж хэрэгэлдэг байсан. Тэр эрүүл мэнд, тэр боловсролын төвшин өнөөдрийн жирийн дундаж иргэнийхтэй харьцуулахад юм ямар байна вэ? Гэт харьцуулаад үзэнгүүт шал өөр. Одоо жишээл ингээд бид нар дэлгүүрт сууж шүү дээ. Тоон 618 гэдэг. Энэ дотор эрэгтэй хүний ямар амар олон гоо сайхны бараанууд байна тий. Саван шампуноос өсвөл гэтэл яг тэр капитализмын өмнөх үед юу юм байж байх боломж байсан. Бидний өнөөдөр ядуу гэж үзээд байгаа хүн тий. Ер нь амжиргааны түвшнээр 200 жилийн өмнө байсан хүмүүс ямар байгаа вэ? Гэт ингээд бодонгууд шал өөр. Тэгээд дээрэс нь ер нь энэ ядуурлын төвшин ингээд юм байна. Ludwig von Mises хэлсэн байт юм лээ. Ер нь аж үйлдвэрийн хувьсгалаас өмнө хүн төрөлхтөн болвол miserable буюу тэ энэ зовлон, шаналл, гачаалаар дүүрэн ийм амьдралаар амьдардаг байсан гэж. Тэрнээс хойш бол ингээд хүний амьдрал ингээд сайжирснараа бид нар илүү тэ өсгөлэн багтаа. Ер нь бол хүн байнгын өсөж өгөх аюулд амьдардаг байсан. Саяхны хүртэл. Энэ бол холын юм биш байхгүй юу? Саяхан 100 жилийн өмнө Оросд те амар том өсгөлэн, амар том хямрал те сая 50-60 жилийн өмнө Хятадд хичнээн хүн өсгөлөнгөөр хэдэн сая хүн те хэдэн 10 сая хүн өсгөлөнгөөр нас орвоо. Тэгэхээр ийм байдлыг чинь сайжруулад байгаа юм шүү дээ. Яг нь мэдээж баян хүмүүс нь илүү баяжж байгаа. Гэхдээ нийгэм тэр чигтээ ингээд нөгөө амжиргаа болон одоо хэрэглээний түвшин тий амьдралын чанар нь тэр чигтээ ингээд хамтдаа сайжирдаг. Засгийн газрын оролцоо одоо байхгүй байснараа тэр урд хөгжих боломж нь илүү нээгддэг гэсэн үг. Байхгүй гэж ярихгүй зүгээр минимум түвшинд хангаснаар гэж яриул илүү зүгээр. Тэрээр бүр засгийн газар оролцоо болчих юм уу чинь анархизм анархдаг болчих шүү дээ. Монгол улсын хувьд тэгвэл одоо жишээ нь яг тэр хэмжүүрээр бусад улсуудтай харьцуулаад харахад ер нь хэр эрх чөлөөтэй засгийн газрын оролцоо ер нь хэр байдаг. Тий эдийн засгийн эрх чөлөөний индекс гэдэг хоёр газар гарч байгаа. Fraser Institute, Heritage Fund гэдэг хоёр газар. Тэгээ харахад бол Монгол улс эдийн засаг дахь төрийн оролцоогоор бол бас нэлээд өндөр. Ер нь сүүлийн 30 жил бол байнгын ихэнхдээ эрх чөлөөгүй болон дундаж эрх чөлөөтэй гэдэг ангилал багтаж байгаа. Бидний нөгөө нэг өстой социализм байгуулчлаа гэдэг нөгөө нэг Нордик, нөгөө Швед, Дани, тэгээ Норвег гэдэр чинь бол дандаа ихний 30 дотор явж байгаа. Эдийн засгийн төрийн оролцоо тийм бага байна гэсэн үг шүү дээ. Эдийн засгийн эрх чөлөөний индекс гэдэг нь төрийн оролцоо хэр бага байна вэ гэдгийг л харуулж байна. Манай Монгол бол яг үнэндээ чөлөө зах зээлийн тогтолцоор ороогүй.
бид нар бол интервенционист буюу төрийн оролцоод хагас социалист маягийн эдийн засгтай л гэж байна. Тэгэхээр нөлөө өндөр байгааз. Би зөвхөн чиний амьдрал дээр нэг жишээ авч байгаа. Чи ингээд цалингийнхаа хичнээн хувийг нь төрж өгч байна. Чи ингээд бодоод үзтээ. 22-оос 23.5. За 26% нийгмийн татварт өгч байгаа тийм. За. Уг нь бол тэр 26% нөгөө 10 хэдэн хувь нөлөө нөгөө танаа байгуулах өгөөд байгаа шүү дээ. Тэр чинь уг нь яг чамд өгөх боломжтой потенциалны цалин шүү дээ тийм. Уг нь тэр даатгалыг авдгүй байсан бол чамд цалин болж очих хэрэгтэйсэн мөнгө авахгүй юу? За 26% нэмэх нь хүн амын орлогын албан дотор 10%, ингээ 36% тийм. За өнгөрсөн жил инфляц 14%-тэй байсан. Инфляц чи өөрөө бас нэг хэлбэрээр татвар шүү дээ. Зүгээр бонд гаргаад ч юм уу зах зээлд төгрөг нийлүүлэх замаар засгийн газар чи өөрийгөө санхүүж хүчиж байгаа байхгүй. За ингээд хийдэг. 36 дээр 14 нэмэхлээр 50. Нэмэх нь нөөд чиний хэрэгжилж байгаа бүх юмнаас чи нөөд авч байгаа. Нөөдийн дотор чи ингээд мэдээч монголчууд бол ихэнх цалингаар л амьдарч байгаа. Энэ бүгд хэрэглээнд явж байгаа. Гэтэл чи хэрэглээний хамгийн эцсийн шатанд чи бүх нөөдийг хэрэглэгчл төлдөг. Нөгөө ажил хийж байгаа, нөгөө тэтгэврээ авч байгаа хүн төлж байгаа байхгүй. За ингээд бодож минимумда 60%. Би гайлын татвар оруулаагүй. Бусад 28 төрлийн татварыг ерөөсөө оруулаагүй шүү. Дахиад энэ дэр чи амар нийслэл хотын татвар, гайлын татвар, за ингээд маш олон татвар байна. Эдгээр ороогүй чи минимумда 60% төрдөг чинь энэ чамд шудрагуу бодгол. Бусад орнуудтай харьцуулбал одоо жишээ нь Америкт ч юм уу өндөр хөгжингөө орнд ялангуяа цалингийнхын хэмжээ өсөх болсон дагаад улсын татвар нь бас өсдөг шүү дээ. Өчнөө Америк бол 34 орчим хувийн татвартай шүү. Ажиглаад юм өмнө оров. Одоо нөгөө бусад татвар матрууд нь ороогүй тий. Гэхдээ Америкийн жишээ их сонир. Америк улс анх байгуулагдсан Английн эсрэг нэг босоод нэг Patriot гэдэг кино үзчихсэн үгүй нөгөө Mel Gibson-ы тоглосон. Тэр үе чинь нөгөө нэг ингээд англичуудтай байлдчих үеийн юу аахгүй кино. Тэр яагаад тэр дайан үссэн гэж англичууд 2% татвар авдаг гэсэн Америкчууд. Тэр 2% татварыг эсэргүүцэж тэр Америк гэдэг ус байгуулагдаж байгаа. Тэгээ тэрнээс хойш 1913 хүртэл Америкт орлогын албан татвар гэж байхгүй. Гайхмаар уу? Орлогын албан татвар гэж байхгүй. Тэгээд засгийн газар тэгвэл ямар татвараар санхүүждэг гэсэн мэт зөвхөн импортын бага хэмжээний татвараар санхүүждэг гэсэн. 1913 онд анх удаага Америк улс хүн амын орлогын албан татвар гэж. Анхны орлогын албан татвар гэдэг. Тэгээд чи санаж нүг Альберт Эйнштейн хүртэл хэлсэн мэт ч тийм. Би нэг юм ойлгохгүй нэг. Энэ орлогын албан татвар гэдэг юм бол ойлгохгүй нэг. Тэгээд дэлхийн дахины хувьд чинь орлогын албан татвар гэдэг юм чинь саяхан 1900 он гарч иж үүсэж байгаа юм биш. Одоо нөгөө Робин Гуд гэл тэг хааныхаа эсрэг тэмцсэн гэдэг шүү дээ. Тэг чин хэдэн хувийн татвар байсан бэ чинь ерөөсөө 3% татвар эглэсрэг. Тэгэд одоо өнөөдөр тэгэхэд бид нэр амар өндөр татвартай төр нь ингээд анхаацсан тийм ийм байхад ингээд төр гэх хэрэгтэй бас дахиад л одоо цааталтын хүмүүс байгаа шүү. Тэгээд одоо жишээ нь аж ахуй нэгжүүд ингээд хоорондоо өрсөлдөөд зарим нь амар том болчихлоо шүү дээ. Тэгэнгუთ тэр нь эргээд одоо төрөөр дамжуулаад ч юм уу зарим нэг бодсон дээр одоо тусгай зөвшөөрөлт явах замаа. Наадсан дахиад төрөө өглөө физиксгээ буцаад өөрөө одоо том корпорацууд хэмээн яг үнэ. Наад чи яг үнэ. Ер нь бол ийм юм билээ. Дэлхийн ер нь аль ч оронд энэ төртөө хамссан бизнесийг хэд хэдэн янзаар нэрлэж байгаа. Chronic capitalism гэж нэрлэж байгаа. Corporatism гэж нэрлэж байгаа. За сүүлдэр Михаил Клима гэдэг хүний номон дээр clientelism гэж нэрлэж байгаа. Энэ бол байнга зах зээлээс сүйтгэж идэг төрийн эрх мэдлийг улам анхаалагч идэг. Тэгээд төрөөр дамжуулж тий өөртөө даваа эрх мэдэл олж нөгөө нэг шудраг өрсөлдөөний ч үгүй хийж байгаа. Нөгөө чөлөөт зах зээлийн зарчмыг чинь эвдэж байгаа тэр зүйл чи юу гэхээр төртөө хамссан бизнес. Энэ бизнес яаж гарч ирдэг гэж нөгөө нэг төрчин эрх мэдлийг аваад тусгай зөвшөөрөл лиценз тий нөгөө нэг юмнуудыг чинь гаргаад ирэнгүүт чи тэр тусгай зөвшөөрөл лицензийг авахын тулд яхаа төртөө л нийлж байгаа. Одоо ингээд чи ажиглаараа
Нөгөө барилгын тусгай зөвшөөрлөл ингээл өгдөгтэй ингээл амар олон юмнууд тусгай зөвшөөрлөдөг. Хиний компаниуд хамгийн их олон барилга барьж байна. За яг тэр талаар бол миний Үгүй амар нүдэн дээр ил байгаа шүү. Хурд тэгэл ингээл. за тийм Ерөөс Улаанбаатар хотыг ер нь бүрхэж штеп. хурд гурав. Тэр яасан тэгээ төртөл хамсцсан л явдлаа. Тэ. Нөгөө нэг төрчин маш их хүн сурталтай 9 шүдийн юмтай амар их лицензжүүлдэг. Тэнгүүд тэрийн давхын тулд тэгэл өөрөө төртөл нэгдэж байгаа. Оргил гээл байна. Оргил гээл сүлжээ дэлгүүрээс одоо ингээд амар том барилгууд барьж байна. Encanto гэл тэ. Яагаад тийш явах гээд? Яагаад барилгын салбарт орж байгаа юм гэж үү? Үгүй яагаад төрлөө ороод байгаа. Тэгээ яагаад төрлөө орсныхан дараа тэгж хурцтай барилгууд баригдаад байгаа. Тэр газрын асуудал нь яагаад тийм хурдан шийдэгдэ? Одоо бид нар чинь 360 татахын тулд чинь бөө юм болдог үстэй. Тэр дулааны шугам татахын тулд чинь өчнөө үнээр дамжаад ихэнх нь авч чаддгүй шүү дээ. Тэгэхэд яагаад тэр хүмүүс аваад гэдэг чинь өөрөө амар том асуудал. Тэгэхээр энэ төртөө хамсаж байгаа бизнес гэдэг бол энэ бол чөлөөт зах зээлийг өвгөө хийдэг. Энэ чөлөөт зах зээлийн хорт автар гэж хэлж болохоор хамгийн одоо хорлонтой муухай зүйл бол энэ төртөө хамссан бизнес. Энэ хизээ бий болдог гэхээр төр томорхын гэрээр ийм төртөө хамссан бизнесүүд бий болчихсон. За тэгвэл одоо жишээ нь за энгийн одоо миний хувьд ч юм уу тий. Би одоо амар том корпорац компанитай миний амьдралыг нөлөөлж байгаа ч гэсэндээ юу ч хийж чадахгүй шүү дээ. Тэгвэл одоо жишээ нь за би хуваараа жишээ нь бизнес хийгээд ч юм уу ямар нэгэн байдлаар Улаанбаатарт амьдрахад бүр тийм амар ингээд бүр ирээдүг болоод бүр сүнж байгаа тийм асуудал ер нь байгаа юм. Тэгэл хүний нийгэм лимийн чи асуудал байгаа шүү дээ. Ер нь дэлхийн хаач асуудал байж л байгаа шүү дээ. Америк одоо бидний Америк гэл Америк руу явмаар Солонгост очиж ажил хиймээр байл гэдэг. Тэгээд хаасайг л асуудалгүй уус гэж юм ороод нэг ч واخгүй. Тэгээд очиод нэгнийгаа буудчих байна. Гэсэн шид болж ядуур байна, homeless хүмүүс байна, хард амьтны асуудал гэх ингээд асуудалгүй орно нэг ч واخгүй. Тэгээд Улаанбаатарт ч гэсэн тэр асуудлаа даваал туулаад тэр асуудлаа шийдэл явна. Түүнээс бид нар тэр асуудлуудаас цухтаад явах юм бол тэгвэл ер нь Улаанбаатар гэж байгаад яах юм бэ? Ер нь улсны гээд ч юм яах юм бэ? Өөр нэггүй авчрал тавьчихлаа. Таны өөрөө чи одоо яг энэ эрхчлөлөө эрхэмлэх энэ үзэл суртал юм уу? Философч хизээний суучгаас яг тэрийг юу ингэж за би яг одоо би багын юм төсмөхөө ер нь багасаа айгүй юм эрхчлөлөө төртэй юм цэцэрлэгтэй байхын л айгүй тийм хүүхдээс ер нь тийм оппозит хүүхд гэдэг шүү дээ. Дандаа нэг юм эсрэг талын байр суурийг илэрхийлж идэг. Тэгээ дандаа нийгэм дээр ангитай ч юм уу тэгэл цэцэрлэг дээр бүр хамгийн амин цөөх болчдөг тэгээ ингээд үгүй яагаад ингэж бодож болохгүй юм бэ гэд баймаа тийм байр суурин дээр байдаг нэг тийм хүүхдээс тэгээд тийм оппозит байх юм чи эрхчлээ амар чухал. Тэгээ индивид байдал айгүй чухал. Эсрэг байр суурь, сөрөг байр суурь одоо арай юмыг өөр талаас нь харахын тулд энэ үзэж эрхчлөө шиг хэрэгтэй байхгүй шүү дээ. Тийм учраас би эрхчлөөний энэ чөлөөт зах зээлийн үзэл дурталсан болов. Гэхдээ одоо яг хүний хувийн үзэл бодол тийм байж болох ч одоо ингээд бүр философийн судлаад тэгээд тэрийг ингэж одоо цааш нь дэлгэрүүлчих юм уу? Ингэж одоо сурталчил цаашаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж гэсэн үг л дээ. Энэ илүү дээр юм байна гэдэг. Яг үнэ. Санааг бусдад түгэж гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгэнгუთ миний нөгөө нэг бас харж исэн юм дээр ингээд зарим хүмүүс одоо ингээд амраач витний шоу гараач юм уу? Энэ одоо намайг сурталчлаа гэдэг шүүмжин дээр барьсан хариу нь болохоор энэ ингээд миний өөрийн үзэл бодол болохоор би хэлж байгаа болохоос ингээд яг сурталчлаад байгаа юм байхгүй тийм. Гадны одоо ч гэсэнтэй тэгдгээ хэлчихсэн байхгүй. Тийм. Тэгэнгუთ яг дэлхийд дээр тийм байгаа ч гэсэндээ Монгол бас тийм бас явагдаж шүү дээ. Одоо сая сонгуулаач гэсэндээ бас тийм боллоо шүү дээ. Энэ бол одоо тэн дээр яг юу боллоо гэж. Яг одоо жишээ нь аль нэг намайг дэмжээл үү? Тийм. Тэгэл тэр нь төлбөртэй байна мэн гэлөө. За ер нь бол тийм. Тэрийг тойрсон хэрүүл одоо яг ямар болох тэр талаар ер нь юу гэж бодож байна? Уу яг одоо ямар ч үзэл санаагүй хүнийг одоо чи үзэл санаагаа худалдчихлаа гэж хэлэхэд бол айгүй хэцүү шүү дээ тий. Одоо жишээ нь ямар ч үзэл санаа мэдэхгүй хүнийг одоо юугаа худалдах гэж байхгүй юм уу худалдахгүй шүү дээ. Зүгээр яг манай Монголд бол нэг ийм ажил гэдэг байгаа. Намууд нь өөрсдөө ямар ч улс төрийн үзэл баримт байхгүй.
Одоо уг нь зүүнний нам нь одоо ингээд социал демократизмаа яриад те ингээл явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь мөрийн хөтөлбөрн дээр бүр амар барууны заалт мал тавьсан те. Өөрөөс баг татвараа буулгана. Төрийг жижиглэн юусоо цомхон болгоно гэдэг юм ингээл те. Тэгснээл дараач нь болохоор ерөөсөө ингээл халамжаа тараана. Баялагтай эзэн Монгол болно гэдэг. Ямар ч юм улс төрийн юм байхгүй байна. Үзэл баримтлал. Тэгээд юм үзэл баримтлал намын яг ямар үзэл баримтлалыг бас дэмжиж байгаа гэдэг чинь амар том. Би үзэл санаагаараа энэ намыг дэмжиж байгаа гэдэг байхгүй. Яг ямар үзэл баримтлал гэдэг чинь амар том асуудал үз. Яг юуг дэмжиж байгаа. Тэр хүнийг одоо гарахыг дэмжиж байгаа юм шүү. Тэр чинь үзэл санаа биш шүү дээ. Тэр чинь хүн гэдэг чинь амар субъектив. Үзэл санаа гэдэг чинь өөр айгүй объектив шүү дээ. Энэ чинь ингээд системчлэгдсэн, логикцтэй дараалалтай мэдлэг үстэй үзэл санаа гэдэг чинь. Хүн гэдэг чинь зүгээр субъект үстэй. Тийм. Оюун эрдэнэ гэсэн тэгэл оюун эрдэнэ тэгэл so what. Тийм үстэй. Гэтэл тэр чинь ингээд юм тэгэнгүүт тэнчэнээс үзэл санаагүй юмыг чи яг ямар үзэл санааг нэгдүгээр дэмжиж байгаа гэдэг асуулт гарч ирнэ зү. Тэрэн дээр л амар том шүүмж яваад байгаа шүү. Жишээлбэл Америкт бол Republican бол маш ойлгомжтой шүү дээ. Дотор багасгана, төрийн оролцоогоо жижиглэн тэ гэдэг юм чи ингээд амар тодорхой байгаа. Тэрийг би дэмжиж байгаа юм тэ. Демократ нам нь ойлгомжтой эрүүл мэндийн тогтолцоогоо сайжруулна, их сургуулиудын одоо үрийг жишээ нь тэлэлж гэдэг юм уу те эсвэл их сургуулиуд өнгөө боломжтой юм гих мэтчил ингээд амар ойлгомжтой тэгээд тэрэн дээрээ ингээд маш доктортой удаан ингээд явчихж байгаа. Гэтэл манад яг ямар үзэл санааг дэмжиж тэр үзэл санаа гэж яриад байгаа. Тэрийг бол гайхдаг. Тэгэнгүүтээ бас нэг айгүй сони юм. 20 оны сонгуульд ардсан намд ажиллангуудаа 21 оны сонгуульд хөрс өхийг дэмжиж явж байгаа шүү дээ. Чи одоо бас яг юу юм бэ тиймстэй. Эсвэл бол ийм амар хурдан ингээд үзэл санаа чи өөрчлөгдөд байгаа юм уу? Тэгэнгүүт бүр сони юм. За ингээд юу яалаа гэд дэмжиж гаргаад ирсэн нөгөө гурлаа нэг хүнжилт орчиж байгаа чинь. Тэр бүр ингээд бүр амар сони юм хаос ч юм уу одоо мэдхгүй ингээд юм мухардл ороод байгаа бүр хаахад. Уг нь энэ чи ардын намыг эсэргүүцэл чамд санал өгсөн чинь чи ардын намд нийлж байгаа юм амарсан. Тэгээ иймэрхүү юмнуудыг л буруу байна гэж одоо таамаглаа. Энэ бас яг уу бидний дунд улс төрийн тэгээд тэдгэрийн үзэл баримтлалын талаарх тийм мэдлэг боловсрол ер нь дутмагтай л холбоотой байх гэж бодож байна. Харин тийм шүү дээ. Одоо жишээ нь миний хувьд одоо либерализм одоо тэрний суур ухагтхуунууд юу гэдэг юм гэдгийг бас бүрэн сайн гэж мэдэхгүй байхгүй юм тийм шүү дээ. Тийм одоо судалж байгааг болох. Гэхдээ чамааг бол ойлгож болж шүү дээ. Чи улс төрийн идэвхтэй хүн биш шүү дээ. Гэтэл яг улс төрийн идэвхтэй хүмүүс ядаж энийг ойлгодог юм аа. Нам гэдэг чинь одоо энэ амар том улс төрийн институт үстэй. Тэгэхээр нам бийж энэ чинь үзэл санааг үндэс шүү. Тийм. Одоо ямар гудамжинд явж байгаа худаг дээр ус аваад зогсож байгаа дорж бол ойлгож болж шүү дээ. За энэ хүн бол улс төрийн идэвхтэй үйлс эрхэлтгүү гэд. Гэтэл бүхэл бүтэн улс орноо авч явж байгаа. Бүхэл бүтэн 70 80 жил тэ 30 жил 40 жил болсон энэ намууд нь өөрийн гэсэн тогтсон үзэл баримтлалгүй байх гэдэг чинь байж болох юм гэдэг ийм асуудал. Тэгээд тэрийн яг юу ямар үзэл баримтлалыг дэмжиж чи тэнцээ ингэ яваад байгаа юм бэ гэдэг чинь амар том асуудал байна. За яг одоо өөрсдийн хувьд ингээд хэд хэдэн юм хэлээ тийм уут өөрсдөө үзүүлэлт. Эдгээр дээр одоо ингээд бас өөрийнхөө үзэл бодлыг хэлээсэй гэж үзчихсэн заяа. За нээлттэй одоо гэр бүлийн харилцаа гэдэг чинь тийм нээлттэй харилцаа. Одоо нээлттэй харилцаа гэдэг нь эхнээс өөр хүнтэй секс, нөхрөөс өөр хүнтэй бас секс гэж болдог тийм одоо юу гэдэг чинь тэрний талаар юу гэж бодож байна. Би бол зүгээр гэр бүлийн үнцэн байх ёстой л гэж боддог. Тийм. Тэгэхгүй бол тэр чинь аюул хэцүү болчих шүү дээ. Ер нь бол би үүндээ өмнөж байхыг илүү. Тийм, өмнөж байх ёстой гэж боддог. За одоо ижил хүүстэй хүмүүсийн одоо эрх чөлөө эсвэл одоо их яригдчих зүйлүүд ялангуяа. Би бол нөгөө ижил хүүстэй хүмүүсийн хөдөлгөөнүүдийг бол дэмждэг. Тэр хөдөлгөөнүүд юу шаарддаг гэхээр нөгөө нэг эерэг ялгуурлыг шаарддаг тийм. Төрөөс одоо юу гэдэг LGBT, LGBTEQ гэдэг хөдөлгөөнүүд байгаа шүү дээ. Энэ хөдөлгөөнүүд чинь төрөөс
одоо яг нөгөө нэг төртөө хамссан бизнес гэдэг шиг татвар төлөгчдийн мөнгөөр биднийг ингэ тий татвар төлөгчдийн мөнгөөр хүйс солидог болох дунд сургуулийг ингээд нэг юм нөгөө нийгмийн дахиад нэг equality үүсгэх гэдэг. А хувь хүний хувьд тэр хүн ер нь ижил хүүснэнтэйгээ нөгөө эсрэг хүүснэнтэйгээ тэр хүний өөрийн хувь хүний асуудал шүү дээ. Тэрийг заавал эмэгтэй хүнтэй унтах ёстой гэдэг чинь өөрөө тэнэглэл. Тэр чинь хувь хүний асуудал. Тэр хүн гэртээ ороод ер нь юугаа ийн үү, лагад нь луугаад тэр хүний өөрийнхөө асуудал. А гол нь энийг нийгэмдэр гаргаж ирэнгүүтээ татвар төлөгчдийн мөнгөөр энэ асуудлыг одоо санхүүжүүлээд энэ асуудлуудыг олон хүнд шууд ингээд бидний юу яа гэдэг ингээд тулгана гэдэг чинь өөрөө боолтой. Одоо чинь нийгэмдэр маш олон төрлийн байр суурьуд байгаа шүү дээ. Яагаад бүгд яг нэг л байх хэрэгтэй юм тийм үү? Тэгэнгүүтээ төрийн эрх мэдлэр ингээд бүгд нэг байх хэрэгтэй. Бүгд яг LGBT хүмүүсийг ингэж л бодох хэрэгтэй гэдэг чинь өөрөө төрийн нөгөө нэг монопол, хүчирхийллийн монополыг ашиглаад дахиад нөгөө хүмүүст нөгөө юм түрмгээл тийм үү тийм хүчирхийлэл тэмцсэн шүү дээ. Үзэл бодлоо илэрхийлэх тэгээд тодтолдох гэсэн байна л та одоо суурьшилтах ирэх байгаа юм гэж. Тийм одоо жишээ нь тэр нь яг юугаар хязгаарлагдчих одоо мөнгө авах юм бол бодолтогдсон суртахуунаар хязгаарлагдах болов гэж бодож байна. Тийм суртахуун одоо жишээлбэл ардын намд би худалдагдаагүй гэж дуулж ийснаа худалдагдчихна гэдэг чинь ингээд ёс зүйн үед ингээд өөртөө зөрчилдөж байгаа хэрэг үстэй юм. Дараагийн асуудал. Одоо чинь сэтгүүл зүйд биш үү? Улаан цайм ингээд худлаа мэдээллийг үний юм шиг ингээд нийгэмд ингээд тараанд чинь өөрөө ёс зүйн үйлдэл үстэй. Ингэж болохгүй. Үннийг мэдчихэд тэрийг мөнгө аваад ноо гэдэг чинь дахиад ёс зүйн тийм. Энд чи энэ хүртэл цаал чи мөнгөөр худал хуурмгийг тарааж болохгүй тий. Өөрийнхөө өмнө ярьжсэнээ зүгээр мөнгө авангуудаа өөр болгоч болохгүй шүү дээ. Баялаг дахин хуваарлтын талаар юу гэж бодож байна? Хүн чөлөө зах зээл баялаг дахин хуваарлт хамгийн шударгаар хуваалдаг. Төр бол дандаа шудраг босоор хуваалдаг. Тэгээ одоо жишээ нь зарим тал нь хэтэрхий монопол болоод ингээд жишээ нь юу гэж хамссан бизнесүүд үү? Ер нь бол яг зах зээл дээр төртөө хамссан бизнесүүд монопол болдог шүү дээ. Өөрөөр монопол болох боломжгүй. Одоо жишээ нь ингээд тусгай зөвшөөрөл авсан хүн монопол болдог гэсэн. Нөгөө зах зээл рүү чинь зөвхөн за энэ тавхан компани биш шүү. Өөр хүн байхгүй шүү гингүүд төр өөрөө энийг олигопол болгочих. Тэ? Энэ тусгай зөвшөөрлийг тэдэн төгрөгийн юутай байж иж авч иж чи энэ зах зээл рүү орох хэрэгтэй гэл дахиад монопол болчих. За би одоо жишээ нь пенсилины зохион бүтээчлэгч манай компани бүрэж байгаа ч юм уу. Тэгснэ тэрнийхэн патентыг эзэмшээд одоо тэрийг ингээд амар өндөр үнээр үнэлээд ингээд хүссэн үнэ тогтоож болно ш яагаад гэвэл тэр имийг худалдаж авахгүй бол бид нэг ийм дандаа нэг ийм абстракт жишээн дээр ярьдгийг хүмүүс амьдрал хизээж болохгүй тий. Одоо жишээ нэг хүн ингээд дохын эсрэг ийм гаргангууд тэгэл тэр ганцаатна монопол болвол тий явах юм шиг амьдрал дээр хизээж тийм болохгүй. Энэ өөрөө юм логик алдаатай бодлого тоххой. Яг үнэндээ хэрвээ тийм гаргачих юм бол яг тэрнтэй адилхан ийм гарах. Тинчээ хэрвээ хааны газар ашиг орж ил байгаа бол тийшээ энтерпренеурууд ерөөсөө бөөнөр ингээл дээр. Ашиг хийж байгаа газар руу ерөөсөө тэр нөгөө бизнесийн үйл ажиллагаа чинь бөөнөр явдаг. Одоо жишээ цахилгаан машин ч гэдэг юм уу те. Саяхан л ингээл яаж ийсэн энэ баг монопол боллоо гэж ярьжсэн. Одоо ингээл амар олон цахилгаан машин. Утасны салбар дээр тийм Nokia гэл. За Nokia-гоос өөр юм бол байхгүй юм байна гэж хүмүүс чинь бурхан минь гэжсэн. Одоо хичнээнч смартфон, хичнээнч төрлийн утаснууд гараад ирв. iPhone одоо дийлдэхэ боллоо гэсэн. Гэтэл одоо тэгэл iPhone-ыг Samsung тэгэл Huawei гэдэг одоо амар том үржигч гараад ирлээ. Ингээд энэ зах зээл дээр мөнгө олдож л байх юм бол тэнцэж ингээд хуваах бизнесүүд гараад ирдэг. Тэгээд бид нар ийм абстракт юм төсөөлөнгөд яг тэр абстрактын ингээд логикийн ингээд яг ингээд тулгах юм бол дэлхийс үржүүл яах вэ гэдэг асуулттай яг ижлэг асуулт гарч ирдэг. Тэгэхээр бид нар ийм абстракт аргументуудаас аль болох ингээд татгалзаж хагаад яг илүү бодиттой амьдралтай аргументууд дээр тогтож ярих юм бол
илүү нэг үр дүнтэй болох юм болов уу гэж боддог. Яриа. Тийм. За одоо жишээ нь за яг хав тэгвэл яг ингээд ашиг юу нь одоо ингээд хамгийн хөдөлгөөр болчлоо шүү дээ тий. Хин ашигтай хүмүүс худалдаж авахар юм хийж. Тэнгуут эргээд одоо жишээ нь байгаль орчны асуудал хаягдчихж байгаа юм шүү дээ. Магадгүй ингээд бүгдээрээ модоо цавчаал зараад тахад бүгдэнд нь ашигтай. Эдийн засгийн томорж байна. Гэтэл чинь ингээд нэг байгаль орчныг төр гэдэг юм уу? Тиймэрхүү байдлаар хамгаалах хэрэгтэй гэж үздэг. Төрч гэхээсээ илүү нөгөө нэг зүгээр л би дан өөрийнхөө ашигын төлөө ажиллаж байгаа бол одоо манай одоо бүр илэнцгийн хүүхдэд юу тохиолдох нь ямар ч хамаагүй. За яг ингээд нүдэнд харагдах уулс. Би чамд нэг гоё социализмын жишээ ярьж. Би саяхан нэг нэлээд том эдийн засгчтай уулзаад яг энэ байгаль орчны асуудал дээр ярьж байсан. Тэгээд тэр эдийн засгч 1970-аад оны үед энэ Совет болон одоо зөвлөлт холбоот улс болон хятадын том үйлдвэрүүдээр яг эдийн засгч учраас ингээд яваад танилцж ирсэн. Тэгэхэд тэр үед бүр ингээд шоконд орж ирсэн байхгүй нөгөө барууны орноос орсон. Тэр байгаль орчны асуудал тэр социалист үйлдвэрүүд ямар ч хамаагүй байсан. Шууд гол руу амар том үйлдвэрээс гарч ирж байгаа. Тэгээд социализм ч өөрөө маш их үр ашиггүй үйлдвэрлэлтэй маш их хэмжээний химийн хаягдлууд шууд гол руу урсгачдаг. Тэр хүмүүст ямар ч хамаагүй. Яг тэгвэл тэр гол нийт юм ч. Тэр гол цэвэрхэн байна уу муухай нь хин ч юм уу. Уул уурхаанууд дээр нь очиж төрсэн нөхөн сэргэлт хийдгүү яасан гэсэн чинь дахиад нийт юм. Энэ уул уурхаг нөхөн сэргэн үү байна уу тэр хинт ч хамаагүй. Гэтэл буцаад нөгөө хүн чинь Америк хүн байсан ба. Америкийнхаа жишээн дээр очсон чинь тэнцээ шүүхтэлцээ тий уул уурхаагаа бохирдуулчтай гол бохирдуулчтайгаа шүүхээс хэдэн сая доллар харгуулж аваад тэгэл ингээд энэ байгаль орчныг одоо хамгаалах сонирхолтой маш олон төрлийн бас байгууллагууд дээрээс нь компаниуд нөгөө нэг газар нөгөө нэг одоо юу гэдгийг те нөгөө уурхаа муурхаагаа ашиглаж дуусчаад маш хариуцлагатайгаар нөхөн сэргэлтдэг. Тэ бид нар хэрвээ харах юм бол яг ингээд Орос болон одоо яг хуучны барууны орнуудын жишээн дээр амар тод хаалж. Тэгээд хүмүүс хэлдэг байхгүй. Гэхдээ энэ ч төрөл зохицуулах ёстой шүү дээ. Төрөл байгаль орчныг хамгаалах ёстой гэж байна. Гэтэл яг үнэндээ нөгөө ультра төртэй орнууд чинь байгаль орчныг ерөөсөө ч хамгаалдаг байсан. Чи одоо санаараа 1980-ад оны үед ер нь Монгол улсад байгаль орчин ярьдаг хүн байсан. Төр мөр ерөөс тэр талаар ерөөс анхаардаг байсан. Гэтэл өнөөдөр яаж компани болгоно одоо жишээ нь оюутлогыг харъя л да тий. Оюутлогоо чинь бүр ингээд тэмцээнэ байгаа амьтдтай зориулаад бүхэл бүтэн том хилцээж чинь. За дээрэс нь нөхөн сэргээх зориулаад бүхэл бүтэн ургамал амьтныг одоо үржүүлдэг тэр нөхөн сэргээлт хийдэг бүхэл бүтэн том баг ажиллаж. Социализмын тийм байгаа юм шүү. Хувийн компаниуд ингээд ажиллаад болж байгаа. Одоо зүгээр би чам төрийн компани, хувийн компани хоёрын жишээ дээр ярьж байна. Тавталгаа урагшаа нүүрс төвлөлтөд тэр зам мам эколог ямар ч хамаагүй. Яг тэгвэл энэ төрийн компани стандарт авахгүй юм байхгүй. Би нөгөө нүүрсний ассоциацийн нараа гэдэг нэг ах байдаг гэсэн захирал. Тэгээ тэр ахгүй л ярьдаг. MCS гэсэн чинь урагшаага засмал зам тавиад тэр нүүрсээ гаргаж. Тэгсэн чинь хажуу талаа хоёр талаар нөгөө зам ашиглахлаар төлбөр төлнө гэдэг нөгөө төрийн компани ч хүмүүс ингээд өдөр шөнөгүй. Тэгээ нөгөө өөрсдөн дээр төрчөө өөрөө нөгөө манай чи хин манах гэдэг шиг төр өөрийгөө манддаг. Төр өөртөө хялт тавьдаг. Тийм учраас нөгөө байгаль орчийг яах махар хинт чанаа. Тэр ерөөсөө ийм жишээ нэ. Тэгээд нөгөө хүмүүс нөгөө төр хэрэгтэй гэдэг бодлоо дэмжихтэл одоо тэгээд байгаль орчныг хин хамгаалах төр биш юм бол гэсэн чинь яг үнэн дээр ингээл яг амьдрал дээр нөгөө төр гэдэг чинь өөрөө нэг юм хийсвэр тэгээд альва нэг юм өмчлөлтгүй тэгэл нэг хүн дарга хийж байгаа л тэгэл яваад өгдөг. Тэр хугацаанд тэр байгаль орчин яам уу энэ үү тэр компани ашигтай ажиллах уу ажиллахгүй нэг хинт ч хамаагүй. Тэгэл айлуулах их усаал тэгэл явах зүйл. Чи одоо ингээл 5-7 энержи ресурс хоёр төр энержи дээр чинь авилгалын хэрэг гарч байна. Би бол тэр 5-7 дээр сая юу болов? Бараг толгооттой болгоо идчихүүлсэн шүү дээ. Тэгээд хин шоронд оров. Тэг нөгөө захирал байсан үнийг явуулж далт хийчихэл тэгэл бусад хүмүүст нь хариуцлага тооцохгүй шүү. Тийм
одоо харьцуулт хийж байна. Манай тон 618 гэдэг концепт стор нь болохоор ирчүүдийн гоо сайхан гоо зөв одоо зориулсан бүтээгдэхүүнүүд бүрдэж байгаа. Тэгээд ер нь яг эрэгтэй хүн Монголд ямархуу байр байдалтай байна. Бас гоо сайханд анхаарах хэрэгтэй юм уу юу гэдэг дээр үзлээ. Одоо ер нь бас нэг үе бодвол айгүй гоё болсон баха. Тий анх чинь тэгэл нэг хөрхий ер нь баг эрэгтэйчүүд гоо сайханд анхаардаг байсан. Бүр анх бол 90-ад оны үед бол байхгүй. Баг тосмоос төгсдгүү тэгэл баг хөрхий гоо сайхан битэл нөгөө хоолндоо ч анхаарч чаддгүйсэн баг чинь бас тэгэл боорцог морцог талах малхныхаа төлөө явал одоо ч хүмүүсийн амьдрал нь арай дээшлээд бас нэг гоо сайхан өнгө үзэмжиндээ анхаардаг болсон байна. Тэгээд тий ер нь бол гоо сайханд анхаарах хэрэгтэй. Би чинь бас багасаа нэг зүгээр ингээд тос ингэж байгаа өнгөцдөг байсан ч одоо сүүлийн үед чинь моцикл ундаг учраас нөгөө ингээд хамгаалаад нэг юм дотроо нэг жижигхэн кремтэй юм шүү. Нарны тос ингээд төгсөж ингээд сэвтэж бариад байгаа учраас дээрэс нь хөгшөрж байгаа учраас өвчтэй сууж байна. Өвчтөний эсрэг тос хэрглэж байна. За дээрэс нь үнэртэй ус цацж байна. Тэгээ бас ингээд мухаа үнэрчээд яваад иж болохгүй шүү дээ. Гэх мэт тэгээ дээрэс нь сахал махал гэх ингээд маш олон төрлийн юм. Дээрэс нь гээл хэрглэж байна үсэндээ тий. Гэх мэт ер нь бас нэг үе бодвол бас энэ гоо сайханд бас нэлээд их хэмжээний мөнгө зарцуулдаг болоод байна шүү. Цаг хугацаатай. Энэ бол бас зөв л байх гэж бодсон тийм. Одоо тэр зүйлсийг одоо хийснээрээ одоо өөрийгөө үнэлэмж өөртөө итгэл чинь ямар нэг өөрчлөлт гарч байгаа юм шиг санагдсан уу гэдэг. Тий санагддаг яг ингээд хүн чинь нэг юм нормачаад явж байгаа тэгээ нэг гоё өсөө гэлтцэн нэг гоё үнэртэй ус төрчихсөн тий. Тэгээ нэг гоё ингээд сахлаа нэг айгуу гоё авцсан явж байгаа чинь шал өөр шүү дээ. Шал өөр хүмүүсийн харилцаа хүртэл шал өөр болж байгаа юм шиг. Тэгэхээр энэ бол айгүй чухал болцсон юм байна гэж бодсон шүү дээ. Нэг юм хамаг юм өвчтсөн тэгэл нэг сарч марцсан ч юу онцгой үстэй. Одоо бас ялангуяа нэг ажил бүтгэж гэсэнтэй гадаад байдал их чухал нөлөөтэй болсон. Яг үнэ. За эрэгтэй хүний мөн чанарын талаар юу гэж үзсэн? Эрэгтэй хүн гэж яг ер нь ямар шинж чанартай ямар хүний хэл? Биологийн хувьд бол яг бүгд мэдээж эрэгтэй хүний ярьж. Тийм. Яг би ч өөр бас нэг тийм иршүүд шин чанар жоохон багтай юм шиг байна. Уу багтай ч явахтай нөгөө бусад ирчүүдийг бодох юм бол нэг юм манер зэнэр нэг ингэж ингэдэг ч юм уу тийм санагдаад зүгээр яг оюун санааны хувьд шүү дээ эрэгтэй хүн бол айгуу тийм зарчимч байх хэрэгтэй гэж боддог би. Ингээд яг ийм одоо би бол ингэнэ гэсэн бол яг тэрийг л хэлдэг. Ингээл гуйвал, дайвал, хүн хуурал, молигдоо бол нэг юм хоёрын хооронд зам байдаг чинь нэг тийм биш те нөгөө саяхан нэг уншсан нөгөө Монголын заа бол андгаа байсан юм аа гэд те зарчимчгүй нэг юу гэдэг чинь яг тэр шиг яг заа бол яваагүй яг хэлсэн бол хэлснээр хийдэг хэвээр хүний итгэл даадах хэвээр. Тэгэх юм бол тэр хүн тэр эрэгтэй хүн илүү гоё юм юу болт юм шиг санагдав. Одоо нэг тийм түшигтэй гэдэг юм уу те энэ хүнд бол итгэж болно гэдэг нэг тийм юм найсгал тийм болов гэж боддоо шүү дээ. Дээрээс нь бас айгүй тийм бусдыг айгүй гоё хайрлах хэрэгтэй. Тэр бол амар чухал. Ер нь энэ хороолол гэдэг ер нь бусдыг хайрлах гэдэг бол амар чухал. Үр хүүхдээ тэгээл их нэрийг айгуусаа хайрлах хэрэгтэй юм шиг санагдав. Би сүүлд энэ хайрлах тухай айгүй боддог болчихлоо. Бид нар ер нь хүмүүсийг нөгөө ажил төрөл өсөн шүтэн юмдаа яаж байгаа нэг хайрладгүй. Тэг яг хүүхдээ ингээд яг чин зүрх сэтгэлээс ингээд тэрийг аав хүүхдээ маш их хайртай шүү гэдэг зүрх сэтгэлээ охиныгоо ч гэсэн тэрээд аав нөхөндөө маш их хайртай гэд их нэртэй ч гэсэн ингээд нүдрүү нарж байгаа нэг юм зүгээр нэг хайраа биш те яг ингээд нүдрүү нарж байгаа би ч амар хайртай шүү чи юу гэд ингээд хэлэх амар чухал юм шиг санагдав. Тэрэнд ингээд нөгөө тэр хүмүүс чинь ингээд нэг юм хамгаалуулсан ч юм шиг те энэ хүн биднийг хайрлт юм байна гэдэг мэдрэмжийг өгөх нь айгүй чухал юм шиг санагдав. Надад бол тэр бүр хамгийн их айгүй гүнзгий тийм санагдаад байгаа зүйл юм. Хайртай гэдгийг хүүхдүүдтэй, эхнэртэй, аав ээжтэй
явах хэрэгтэй юм шиг. Тийм. Монголд ч ялангуяа зүгээр нэг хайдаг шүү биш. Яг бүр ингэ тэрж байгаа. Яг бүр ингэ мэдрүүлээд тэ. Тэр амар чухал юм шиг. Аз соёлж ялангуяа одоо нөгөө гэр бүлийн ялангуяа эцэг эхийн хүүхдтэй ч юм уу дандаа ингэж зөв буруу заахаас би ингээд чам таартай шүү гэж юу нэг хэлдэггүй шүү дээ ер нь. Сүүлийн үед одоо тэр байдлаар дэрдэж байгаа юм байна. Тэгж байгаа. Одоо залуучууд чал өөр болж байгаа нөө хуучин чинь нэг тэгэл нэг юм бүдүүн баарга тэгэл нэг ингээ нэг нөхөр ингээл байж идэг те. Тэгээд нэг одоо энэтэй ямар ч манай сэж гэдэг. Тэгэл нэг юм чимээгүүл нэг юм дуу те гүндүүгүй гэдэг нэг юм байдаг шүү дээ. Одоо бол залуучууд шал өөр болсон ингээд гадуур гудамжаар явж байгаа хүүхдүүдээ ингээл эрхлүүлж байгаа ингээл аав нар айгүй олон болцсон. Ер нь аав нарын чанар бол сайжраад байгаа гэж боддог шүү дээ. Би бас тэгж бодож байгаа шүү. Яг нэг тэр нэг сал сарнилтын юмнууд бол бас их байгаа мэдээж сайн язгуур саар байгаа. Тэгтээ ямар ч сан аав нар бол яг ингээд гэр бүлдээ ингээд цагаа зарцуулдаг гэр бүлээ айгүй чухал гэж үздэг аав нарын хувьд бол айгүй чанар нь сайжраад байгаа л гэж бодож байгаа. Монголд одоо гэр бүл салт их байгаа шалтгаан ер нь юутай холбоотой гэж бодож байна. Ер нь яг зөвхөн Монголд ч дэлхийд даяараа л тийм байгаа юм бол. Дэлхийд даяараа салалт бол маш өндөр байгаа. Тэгээд энэ нэг орчин үед одоо техник технологи хөгжсөн тий сонголт их болсон тий тэрнтэй бас айгүй холбоотой байна. Ер нь бол тийм. Тэгэхээр одоо жишээ нь ямар нэг асуудалт ингээд гарлаа гэхэд өөр арай дээр сонголт руу явах нь харин тэр нь айгүй үгүй дээр биш тийм тэр нь ихссэн гэх юм. Одоо тэгэл таалагдахгүй зайж болих өөр хүн рүү явцдаг ч гэдэг юм уу тий. Тэр нь айгүй ихссэн. Хуучин ч юм бол тэгэл нөгөө чинь Монголын жишээн дээр явцсан тэгэл нэг гуруулаа юм. тий нэг жалгандаа нэг 5 айл байдаг ч юм уу тий. Эсвэл ингээ нэг бүстэй нэг хідэн хүн байдаг тий. Тэгээд Монголд ч байгаа байсан юм шиг. Тэгээд хотчлт ч өөр ингээд амар сонголтыг их болгочихж байгаа. Эдийн засаг тэгээд нөгөө сонголт Монголд ч ингээд хотод ороод ирсэн чинь 1960-аад оны нөгөө хотчлт дөнгөж явагдаад тэр үед бас Монголд аягүй гэр бүл салт бий болсон гэсэн. Нөгөө өдөөнөөс ингээд ороод ирсэн чинь хотод ороод ирсэн амар олон хүүхнүүд амар олон залуучууд ороод байгаа. Тэгээд нөгөө нүүдэлчин байсан хүмүүс чинь гинт тийм олон хүмүүс тунд ороод ирсэн чинь тэр үед бол салт айгүй их байсан. Ярд юм бэ лээ. Тэгээд тэрийн жоохон тийм захиргааны аргаар шийдчихсэн. Тэр тохиолдлууд маш их байдаг юм лээ. Тэгээд татвар матуртаа бол тэр хүүхдгүүн татвар тэгээд гэр бүлгүй хүмүүсээс ч бас татвар авдаг гэсэн юм л шүү дээ. Гэр бүлгүй хүмүүсээс авдаг. Гэр бүлгүй хүмүүсээс. Яг гэхдээ одоо зарим газар нөгөө гэр бүлтэй болонгууд татварын хөнгөлтүүд бас үзүүлдэг юм нөхцөл байдаг юм шүү. Тий яг тухайн үед нөгөө гэр бүл хүмүүс салалт ихсэл янз бүр болоод онгот гэс нөгөө хүмүүсийг амтанд суулгах гал тийм ханх хэмжээнд авчихсан юм шүү. Ажилтгүй хүнээс татвар авдаг гэсэн. Ажилтгүй татвар, гэр бүлгүй татвар, хүүхдгүй татвар. Чими бол балархан шүү дээ. Тэр үедээ харьцуулбал одоо төрийн оролцоо арай суларчсан илүү эрхчлөлтэй болж байгаа юм шиг болсон. Гэхдээ эдийн засгийн салбарт бол хангалттай биш үү? Нэлийн хүнд. Энэ одоо жишээ нь илүү эрхчлөлтэй илүү одоо хувь хүн өөрийн гэсэн үзэл бодлоо илэрхийлж амьдрах нийгмийн бүрэлдэхүүн тулд за тэгвэл залуучууд яг өнөөдөр би яг юун дээр ингэж бас анхаарч гэх юм уу? Юу гот зөвлөхөө. Би бол эхний эзэн зүгээр нэг амар том улс орн дэлхийн мэлхийн ярьж байгаахаа дөрүүлээд эхлээд нэг өөрөө нэг сайхан аваа явчихдаг. Тэ өөрөө амьдралыг болгочдөг. Болох нь айгүй чухал. Түүнээс ингээд нэг өөрийгөө болгоогүй мөртлөө нэг том шагаа явуулдаг хүмүүс үүдэг штэ. Удахгүй баг 20 тэрбумын тендер орж ирэх гээд баг 20 жил болж байгаа хүмүүс ирдэг штэ. Тийм биш яг ингээд өөрийгөө айгүй сайн аваа байх нь гэж. Санхүүгийн хөвсөн бүр. Тийм санхүүгийн. Ер нь өөрийгөө аваа явдаг хүн чинь ингээд эхлээд өөрийгөө ингээд аваа явуулсан хүн чинь ядаж одоо зүгээр бодолт нэг ажил хийдэг хүн байлаа шүү дээ. Тэгэхэд чинь ингээд цалингаа аваад ингээд нормалны явж байгаа хүн чинь энэ татвар арай өндөр байна шүү гэдэг мэдрэмж ингээд төрж эхэлнэ шүү дээ. Ажилгүй нөхөрт хийсэн шүү тийм
мэдрэмж төрөхгүй шүү дээ. Татвар төлдөг үнд энэ татвар өндөр үнэ гэж бодогдохгүй шүү дээ. Тэгэхээр чи ядахнаа нэг ажил хийгээд эхэлмээр байна тий. Цалин аваад тэгээ ажил хийгээд эхэлж байгаа юм чинь нийгмийн харилцаанд орно, бусадтайгаа харилцаж ирнэ тий. Эхний ээжинд бол тийм. Тэгээд нийгмийн асуудлуудыг сонирхож эхэлнэ. Яагаад миний татвар ийм өндөр байгаа юм болоо? Би яагаад гэр бүлдээ энэ ихтэй 30 40 50 60% энэ өндөр татварыг яаж би талын яагаад би гэр бүлдээ зарцуулж болдгоо юм болоо гэл ингээл анхны асуултууд төрнө шүү дээ. Тийм. Тэгэхээр ер нь тэр л эхний ээж нэг ажил төрөлтөй болоод өөрөө аваа явдаг л. Либертар үзлэр бол гэдэг нэг ер нь бодлогын хүрээнд илүү нийгмийн халамжийг илүү төлхөө одоо дэмждэг үү ер нь. Үгүй шүү дээ. Өстө дэмждэг шүү дээ. Ерөөсөө нийгмийн халамжийг ерөөсөө маш буруу зүйл гэж үздэг шүү дээ. Аль болох ер нь нийгмийн халамж байх ёсгүй. Хүмүүс хөдөлмөрлөх тэр нь төрийн нийгмийн халамж шүү. Түүнээс хүмүүс бие хоорондоо бол байж болно шүү дээ. Тэр бол энэ чинь win-win зарчим байхгүй. Би хүсэж чинь би чамд тусламаар байна. Чи бас туслуулмаар байна. Бид хоёр бие биендээ тусалж чинь win-win ситуац. Гэтэл би хүсэхгүй шүү дээ. Би чи энэ хүүхэд гэрт өсөөд ахт чинь тийчээс нэг нөхөр татвар гэж авангуудаа шаал хаа хамаагүй амьтанд явж хоолны толгой өчөж байгаа. Тэгээд тэр нь хоолны толгой хэрэгтэй ч юм уу ч юм. Тэ машинтай ч гэж байна. Хоёр давхар хаустай хүмүүс өгдөг ч гэх тий. Намынхандаа тараагаад өгчдөг ч гэж байна тий. Би тийм химээгүй. Би хүүхдтэй хоол өмөрөн. Би хүүхдтэй чанартай хүн болгомоор шүү. Тийм учраас наад татвараа жоохон багасгаад гэр бүлдээ зарцуулдаг мөнгөө жоох ихсэн мэй. За энэ хүрээд ер нь миний бэлдсэн сэдвүүд бол дуусч. Танд өөрийг одоо асуух ч юм уу эсвэл өөр малхуу тэгээд айгүй гоё дэлгүүр байна. Тэгээд энийгээр ирж үүсдүүлж байгаараа залуучуудаа тий. Минчээ бол маш олон төрлийн юмнууд байна. Үс арчилгаатай холбоотой, арьс арчилгаатай холбоотой. За дээрээс нь нөгөө хүний бие дутагддаг эрдэс бодис витаминууд байж гин тий. За бас зарим нэг төрлөөр одоо секстэй холбоотой ойж ганц нэг хоёр юм харагдчихлаа тий. Гих мэтчлээ ийм гоё дэлгүүр үйт юм байна. Тэгээд өмнө дандаа хүүхнүүд зориулсан юм байдаг шүү дээ. Тэгэхээр ирчүүд ч гэсэн хүн, ирчүүд ч гэсэн гоо сайхан байх хэрэгтэй. Ирчүүд гоё байх юм бол хүүхнүүд ч гэсэн гоё шүү дээ. Яг муухай хөлсөн өнөртүүлсэн өмхий нөхөртөө болцчихснаас нэг гоё сэнгэлсэн өнөртэй гоё цэвэрхэн залуутай тий цэмцгэр залуутай болцчихвол эмэгтэйчүүд ч гэсэн гоё эцтэй тий. Тэгэхээр ирж цэмцээгээрээ залуучуудаа. За цаг гаргаач манай нэвтрүүлэгт оролцсонд баярлалаа. Цаашдаа ажилтнаа амжилт. За баярлалаа.